Хай, хүүгээ цэцэрлэгт нь үргэж вэ? Өнөөдөр нөхөр нөгөө ажил хийж байгаа болохоор хоёр компани дээр очиж уулзаж ярилцлаганд орно гэсэн. Өнөөдөр амар сонио манай ихтэй өдөр байна. Энийг хараа. Амар мантай байгааз. Би нөгөө 10 жилдээ Стивен Кингийн Манангийн зохиолыг унснаас хойш Манангаа сайдаг болсон амар нийттэй. Тийм ман дотор мангас байгаа юм шиг санагддаг ч. Өнөөдөр хүүгээ цэцэрлэгээс нь аваад бит хоёр вокзал руу очино. Тэгэд нөхөр болохоор шууд вокзал дээр уулзъя гэдгсэн. Тэгээд бит гурван уулзаад зодтолтно гэдэг байхгүй юу? Бит гурван уулзаад хамтдаа Хөх хот орно. Манай ээж ихч хоёр нөгөө сургалтанд суугаад одоо Хөх хотод байгаа юм. Тэгээд тэр хоёр дээр очино. Өнөөдөр нөхрийн маань төрсөн өдөр. Нөхөр маань 40 хүрчээгээ гэдэг байхгүй юу? Хотлоо 30 гараал явж байгаа. Өнөөдөр бас яг жоохон завгүйсэн болохоор төрсөн өдрийн тэмдэглэж чадсангүй. Зүгээр бүргэр хуваагаад идчихээ гэлөө. Гэтэ ер нь нөхөрт хоёр Бээжин төрснөөс хойш ер нь ингээл сүүлийн 5-6 жил төрсөн өдрөө ингээд нэг ийм баяр ёслолын хэмжээнд айхтар тэмдэглэж үзээгүй юм байна. Их хвчлэн л ингээл гурлал хийдэг юм чинь тэгэл ямар хүүхдээ орхиод гадуур гаралтай нэш. Тэгэл гэр бүлийн хүрээнд ер нь хүүхдийн баяр шиг л ер нь ямар ч баяр баг хүүхдийн баяр шиг л болчтой. Тэгэл гурлаа тэмдэглэждэг. Гэхдээ баяр гэдэг чинь тэгж заавал гадуур мөнгө үрж нарийцэн гэхдээ гол нь шүү дээ. Зүгээр гэр бүлийн хүрээнд хайртай хүмүүстэй хамтдаа цаг хугацаа өнгөрөөх нь хамгийн чухал болохоор тэмдэглэж чадаагүй баяруудаа тэгжил цайруулахаас. Гэтэ би нөхрөөсөө асуусан шүү дээ. Өнөөдөр ээжд хүүхдээ орхичоод хоёлаа орой гадуур гарч яваад гэдгсэн чинь үгүй ядраад ингэ тэгдсэн гээ оддоо. Йоо би л юм боломжийг хэзээ шалтгахгүйсэн баха. Ямар тэг ганцаараа гараа явуултай нэш. Манай нөхөр ер нь их тэгж шоудах дуртай биш юм билээ шүү дээ. Амар санагд. Би бол шоудах амар дуртай. Ер нь дуртай. Тэг ямар нөхөр хүүхд хоёр үлдээ чи шоудаад талтна шүү дээ. Тэгэл ер нь тэгэл амьдралын шаардлагаас болоод багсчдаг юм билээ. Хамгийн анх нөгөө нөхөр хоёр яг үерхчихээ за. Нэг удаа хамтдаа шоудаж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд жоохон вайн хуваагаад виски ч үлээ хуваа утсан чинь нөхөр ингээ халаад байгаа нь яг надад мэдгэцэж байгаа байхгүй юу? Яаж яагаад би халаагүй за тэр үед нь тэгэд ямар үерхчихээ залуугаас илүү ингээд амар сурцсан даагаад идэм шиг тэгэлдэн нь штэ ёо тэгээд бүр худлаагаас согтцсон юм шиг жүжиглсэн гээ оддоо ёо. За сургалтын талаар би ээжээс асуулт асуугаад хай за. Ёо. Яагаад ч юм асуух чид. Ээж. Танд нөгөө эмчилгээ чинь хичээлийн сургалт чинь ямар санагдсан бэ? Үр дүн нь хэр байсан бэ? Намайг мэдэн эмчийг хичээлгээд суулаа. Тэгээд эмчилгээ өгөөд надад үнэн таалагдсан, маш сайн таалагдсан. Яагаад гэвэл би өнөөдөр жоохон сүүлийн үед бол айгүй баг унтдаг болчихсон байсан. Энэ хичээлийг сонсоод анхныхаа хичээлээс эхлээд би унтаад эхэлчихсэн. Яасан ч би ингэж унтдаг юм гэж бодтлоо. Нойрон сайжирсан гэж аа. Өмнө хүү нөлөөсөн надад. Тэгээд өшөө нөлөөлөх юмнууд бол аюу олон шинжлэх нөлөө байсан. Надад бол анхныхаа хичээлээс эхлээд ингээд аюу нөлөөлөд эхэлчихсэн. Ирт биэнд ингээд мэддээд байсан болохоор надад бол сэтгэл маш хангалттай байсан. Тэгээд надад хангалттай байна энэ аюу гоё юм байна гэж би бодоод хүмүүст ингээд аюу гоё юм та гэж явцгаа гоё юм байна гэж ингээд хэлээдэж бас болохгүй санагдсан. Яг тэгээд надтай хамт явж байгаа хүмүүс намайг уучлаа ингээд бас тэр нөлөөлөл мэддэггүй тийм хүмүүс байсан. Тийм болохоор хүн болгонд янз янзын нөлөөлөд юм байна. Хүний бие рүү янз янз гэж хүлээж авах юм байна л да. Чөөсөө шалтгаалаад сэтгэлээсээ шалтгаалаад ч юм уу. Юу нэг хүн бол нэг удаа яваад үзэл гэж хэлэх юм зөв юм байна. За танаас асууя. Танд ямар исэн? Би болохоор дандаа унтаад идэг болохоор би яг ямар юм хийж мэдэхгүй байна. Гэтэ дандаа бас гоё исэн юм. Хичээл яваад ерөнхийдөө яг юм тохиргоо гэдэг юм явагдаад идэв байлээ. Нэг өдөр нь одоо миний өвддөг юмны нэг юм өвдөл маргааш идэв зүгээр жишээ нэг юм байлээ. За ээж их хоёрт маань үр нөлөө гарсан болж дээ. Бас л тэгэл энд чи ямар амарч зугаалах гэж ирж байгаа биш. Идэгрэх гэж, ирүүлж гэж цаг хугацаа мөнгөө зарж ирж байгаа болохоор бас үр дүнтэй байвал тэгэл сайн л ахал та мэдээж.
манай ич чинь тэхээс биш. Тийм уур уцаартай гэх хотлоо. Ямар ч гэсэн сэтгэл нь тайван сайхан болсон бол надад ч сайхан байна. За өнөөдөр гадаа сэрүүхэн тэгэд хүү маань нөхөр бас нэг үе цор гэд ханиалгаад тэгэд цөмөрөө халуун усны газар ороод ирлээ. Ханиад яг эхлэх үед саун цуугаад бие өрүүлчихэр нэг алжаал тайлагдаад ханиад арай гайгүй болчтیں۔ Тэгээд энэ газрын болохоор үүднийхэн билет нь нэг хүний 80 юан 40,000 төгрөг. Тэгээ хүүхэд үнгүйсэн баха. Тэгээд доторх нэг үйлчлэгээнүүд нь тустай үнэтэй. Одоо биений үрэлт бол тэгэл төрлөөсөө шалтгаалаад 60 юан. Бид нар бол 60 юаныхын хэрэгсэн. Зүгээр үрүүлдэг. Тэгсэн чинь үүдэнд нь нэг өөр монгол орчуулагч байсан байхгүй юу? Алин сонгоо гээгүүгээд ирсэн. Тэгэхээр нь би алин зүгээр юм бол гэтгсэн чинь энэ 60 оныхын сонгоо 60 оных нь хэрийг хамгийн сайн үрнэ гэх шиг. За тэгээ хамгийн сайн өрөөлье гэх шиг. Ээж их хоёрын манаас сургалтанд дусаад маргааш Монгол руугаа буцаж байгаа юм. Гэхдээ ууган сургалт нь 3-7 хоног байжгаад нэг курс болдог гэсэн. Гэхдээ энэ хоёр ирээд тэгээд яг сургалтандаа орч чадлаггүй хүлээгээд 1-7 хоног гарын хүлээсэн гэлүү дээ. Тийм болохоор ингээд 3-7 хоногийн авч чадлаггүй 2-7 хоног сургалтанд суугаад тарьж байгаа гэсэн. Нөхрийн нурууг хараа. Амар мухагаад би яг ийм юм харж чаддгүй юм. Ингээд дотор мухаараад толгой ирэх гэдэг тийм. Гэхдээ хүмүүст харуулах амар туртай за. Мухай. За бай.